Харан хамтлагийн ахлагч Монгол Улсын гавьяат жүжигчин төрийн шагналт Инх Манлай өнөөдөр таалал төгслөө. 35 жилийн түүхтэй тус хамтлагийн гишүүн бүрэн зохиосон аялал туйрсан бүтээлээ үнэлүүлж, гавьяат жүжигчин урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж, анхудаа хамтлагаараа төрийн сойрхолд цол хүртэж байсан мөлий. Инх Манлай хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар 2 жүжиг 10 гаруй киноны дуу бүтээж байжээ. Түүний зохиосон хамгийн алдартай дуу бол Амьдрал. Тэрээр уг дууны үг аяыг өөрөө зохиож байжээ. Мөн энэ дууны нэрээр хамтлагийнхаа анхны тоглолт болон цомгоо нэрлэж байсан юм. Мөн 2019 онд түүний зохиосон Амьдрал дуунд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн сойрхол хүртээсэн. Түүнчлэн тэрээр харан хамтлагийн нэрийн хуудас болсон Зэрэглээ Манан дууны шүлгийг аялгау дууны аяыг бүтээж олонний хүртээл болгож байсан гайхалтай уран бүтээлч байсан юм а. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг Монголын ард түмэн үеийн үед дурсан санаж бүтээл туйрглууд нь үеийн үед ишгээсэн болно.